Энэ сарын 23-нд Оросыг пануулсан Челябинск хотын мэргэжлийн мута боксын өндөр зэрэглэлийн хац тулаан зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнийг зохион байгуулагчид Монголын Дэмэрчин Батбаяыг дасгалжуулагч Алтан бүрийн амтаар хүрэлцэх хөвөрчээ. Кикбокс олон улсын жинэмсэл Батбаяг Бэрмийн үндэсний зодооны аврагснаас хойш олон улсын түвшиний хүндэн өсөж янз бүрийн промошнуудаас хамтран ажиллах санал ихээр болсон юм. Энэ удаа тэрээр Оросыг пануулсан шийдэг тулаанч Замын хайр хэмээх Азербайджан гаралтай тамирчинтай өрсөлдөхөр болсон байна. Оросыг пануулсан тамирчны тухайд 1 м 75 см өндөртөө 69 кг жинтэй бөгөөд мэргэжлэр ингэж 20 дулаан хийж 17 яаж 10 доор өрсөлдөгчөд хүн цогцоор буул авч ирсэн юм а. Мөн сонирхогчийн мута боксын дэлхийн 3 дахь авраг Европ ТВ-ийн WBC мута холбооны авраг юм а. Харин Монголын Дэмэрчин Батбаягийн тухайд мэргэжлэр ингэж 18 дулаан хийж 14 хожиж 8 удаа өрсөлдөгчөд нокаутаар ятдаг бол 4 удаа ятгажээ. Сүхбаатар аймгийн Баян дэлгэрсмийн хаяад энэ жил 23 настай Батбаяг 2010 эслэн дасгалжуулагч Алтан бүрийн удирдлагаар кикбоксын мута боксоор хичээлж ирсэн бөгөөд 2014 онд мута боксын дэлхийн аврагч хурламдаар Бэрмийн улсын дөрөнгөө зодооны аврагсан юм а. Тэрээр дасгалжуулагч Алтан бүрийн удирдлагаар энэ сарын 21-нд хоол гэршрүү бүлгийн жишээ зарна.